Манай Монгол улсад нас оролтыг аваад үзэхлээр жилд 17-18 мянган хүний нас оролт байгаа. Монгол хүний амь үнэхээр өнгөцсөн байна. Бид нар урьдчилан сэргийлэх боломжтой, нас оролтыг бууруулах боломжтой маш их олон тохиолдлууд байна. Тэгээд энэ гэмтэл согог судлалын үндэсний төв эрүүл мэндийн яам хамтдаа 5 жилийн мэдээлэл гаргасан байгааг олж уншаад үнэхээр ингэ зүрх өвдөд өөрсдөө сэргийлэх боломжтой маш олон осол шалтгаанууд түүнээс улбаалж нас баралтууд байна. За яг 5.7 мянган хүн зүрх судасны тогтолцооны өвчнөөр нас орж байна жилд. Хавдраар 4.3 хүн, өдөрт 12, өдөрт шилжүүлвэл өдөр болгон 12 хүн хавдрын улмаас нас орж байгаа. За үүнтэй нэгэн адилаар өдөр болгон 8 хүн юунаас олж нас орж байгаа гэхээр гэмтэл, осол энэ шалтгааны улмаас. Тэгээ үүнийг задлаад үзэхлээр бүр үнэхээр харамсалтай асуудал нь юу вэ гэхээр энэ 8 хүний 3 нь спирт, метилийн спиртэд хордож нас орж байна. Өдөрт 3. Энэ сая Багнуурт болсон нэг асуудал хэвлэлээр яваад илээ. Нэг кейсийг дүгийлгэж ярих нь бол одоо нэг тийм сонирхолтой сэдв боловч цаад өдөр тутмын бидэрт мэдээлэгдэхгүй байгаа мэдээллүүдийг одоо ил гаргахлаар өдөрт 3 хүн спиртэд хордож байна. Урьдчилан сэргийлэх боломжтой. За энэтэй нэгэн адилаар би түрүү хэлсэн 600 хүн одоо ослын улмаас тархин тархины гэмтэл авч байна тий. За түүнээсээ өшөө доошо бууруулад одоо боломжит доноруудыг 200 гэр бүлийг одоо авч уулзсан гэсэн одоо ийм тандалт судалгааг хэлж байна. Тэгээ бид нар угаасаа үнгүүцсэн байгаа энэ Монгол хүний амьдралыг ямар боломжоор өшөө уртасгах вэ? Ямар боломжоор энэ нөхцөл байдлыг өөрчлөх вэ гэдг нь бол зүгээр нэг энд сууж байгаа гишүүдийн асуудалч биш. Энэ бүх нийтийн 3.4 сая иргэний асуудал болж байгаа байхгүй. Тэгэхээр яаж энэ нөлөөллийн, мэдээллийн, хандлагын өөрчлөлтүүдийг хамтдаа хийх вэ гэдэг нь бол бидний яалтчгүй сорилт болоод байна. Тэгэхээр энэн дээр донорын тухай хуулиараа за олон улсад шилдэг жишээ болсон хүн болгон донор татгалзах юм бол өөрөө татгалзах юм бол донор биш ээ гэдэг. Энэ бол одоо зөвшөөрөөгүй болтлоо бүгд зөвшөөрсөн гэж үзнэ гэдэг энэ тогтолцоог Монгол улсад нэвтрүүлж чадахгүй хүмүүсийн хандлага, харилцаа, ойлголт төдий хэмжээнд хөгжөөгүй байгаа бол ядаж донороор буюу амьгүй донороор цаашид одоо амьдрах боломжтой хүмүүстэй амьдралыг бэлэглэх тэр сонголтыг хийхэд гэр бүлд нь хөшүүрэг хэрэгтэй гэж үзэж байна. Тэгэхээр ийм учраас донорын тухай хуулийг Чимбүрэн гишүүнтэй, Алдар Жавхлан гишүүнтэй, Батсамбарал гишүүнтэй хамтдаа өргөн барьсан байгаа. Эд эс эрхтэн шилжүүлэх хууль. За мөн түүнчлэн одоо цусны тухай хуулийг тусад нь бид нар өчигдөр өргөн барьсан. За яам бол бас ажиллаж байгаа. Та бүхэн маань хуулийн дээр ажиллаж байгаа. Шуурхаа өргөн бариа. Тэгээд улсын их хурлын чуулган дээр хамтдаа хилцэж болж байна. Эсбөгөөс улсын их хурлын гишүүдийн хуулийн дээр хамт ороод ажиллаад явах нь зүйтэй. Яам ажиллаа шуурхалах хэрэгцээ шаардлага байна. Мөнх сайхан сайд битээр нэг кабинетд байсан. Сайдын ажил ямар хүнд гэдгийг мэдж байгаа. Гэхдээ цаг хугацаа маш хурдан явдаг гэдгийг ч гэсэн ойлоо мэдж байгаа учраас энэ шуурхаа хуулиудаа маш түргэн хамгийн түрүүнд оруулж ирэх хэрэгтэй байна. Ялангуяа эмч нарын хариуцлагын асуудлыг шийдвэрлэх яагаад